Одоо тэгэхээр манай бям цогт гишүүн бямбын ярилцлага гэд нэг нэвтрүүлэг юм хийгээд байгаа шүү дээ. Энийг одоо хэвлэл мэдээллийн редакц гэж үзэх үү? Хамтын хэвлэл мэдээллийн байгууллага гэж үзэх үү? Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа хийгээд байгаа бям цогт гишүүнийг сэтгүүлч гэж үзэх үү? Энэгээрээ хүн гүтгүүл яах вэ? За оюун сайхны Алтан гэрэл сайд хариулт өгье. За бям цогт сайдын хийж байгаа нэвтрүүлгийг сэтгүүлзэн бүтээл гэж үзэхгүй бай. Бид бол яг л ийм зүйлээс ялах гэдэг. Хувь хүний хийж байгаа контент редакцтайгаар, хариуцлагатайгаар сэтгүүлзэн бүтээл хийж байгаа бол энэ хуулийн хүрээнд болон бусад хуулийн хүрээнд сэтгүүлч, сэтгүүлзэн байгуулах гэдгээрээ хамгаалагдаж байя. Хувь хүн өөрөө ямар нэг байдлаар контент бүтээгээд өөрөө хийгээд сэтгүүлзэн мэргэжлийн үйл ажиллагаанд энэ өөрөө хамаарахгүй байгаа бол энэ хуулийн хүрээнд хамгаалагдахгүй л гэж энэ үндсэн дээр бичигдэж байгаа. Энэ хуулийн хүрээнд хамгаалалт гэж бид нар юу хэлээд байна гэхээр энэ хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүний үйл ажиллагаанд саад учруулах юм бол эрүүгийн хуулиар хамгаалагдана. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан гэж буруутгагдана. Энэ хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа хүн бол өөрөө андуурах, ташаарах гэдэг юм уу, илт худал мэдээлэл гэдэг дээр бол хамгаалагдана гэсэн энэ зүйлийг хийж байгаа.